Зүгээр жишээ аваад хэлчихье. Намайг хүүхэд байхад үндэсний телевизэн цагийн үрд гэдэг бол мэдээллийн гол их сурвалж буюу тэрийг үнэн гэж итгэдэг байсан байхгүй юу? Үнэн гэж итгэдэг байсан. Одоо энэ өөрөө итгэлийн одоо хувь нь хэд байгаа юм бэ гэж та нар үзэлтээс суудаг. Univision-тэй ч юм уу эсвэл Scam Media-тэй яриад тэдний технологиор судалгаа хийж болно шүү дээ. Технологи хөгжсөн. Тэнд бас судалгаа хийж байгаа. Бүр ингээнээр асуугаад байгаа бол Монгол комент цагийн үр төрийн үзэлтэй харьцаа хэд байгаа юм гэж суугаад байгаа байхгүй юу? Алинд нь илүү итгээд байгаа юм бэ гэж суугаад байгаа. Миний одоо маш энгийн болгож өгвөл одоо танд болж байгаа асуултыг байж байгаарай. Тэгээд миний санал бол тэр дээр үндэсний телевиз үздэггүй хэдүү байгаа юм. Энэ тоо байна уу гэдэг. Тоо байгаа бол 30% юм уу 40% нэг тоо байж л байгаа шүү дээ. 3% ч юм уу 5% мэдгүй. Тийм бол энэ хүмүүс 1000 төгрөгийг авах болоод маркетингийн 2% 5% болгочход тэр орлогоо зөрөөд олчих юм биш үү гэдэг. За хэн хариулах вэ? Шижрэг гишүүний асуултанд хэн хариулах вэ? За ажлын хэсгийн 6 номерын микрофон гэрэл захирал. За шижрэг гишүүний асуултанд хариулъя. Жишээлбэл Монгол комент цагийн үрд хоёрын алийг одоо үздэг болоо гэж та одоо бүр их тийм хэлбэрчүүлсэн байдлаар асууж байна. Тэгвэл та судалгаа асуулаа. Тэгэхээр яг энэ тухайн контентийг хэдэн хүн үзэж байгаа юм бэ? Өнөөдөр энэ телевизээр үзэж байгаа зааланд байгаа 100 хүний 20 хүн нь цагийн үрд үзэж байна. 10 хүн нь Монгол комент үзэж байна гэдэг энэ судалгаа бол Монгол улс даяар бол байхгүй байгаа. Ер нь бол судалгааг сүүлийн үед яаж гаргаж байгаа нөхөр хандлтын судалгаагаар л одоо гаргаж байгаа. Мэдээж энэ бол техник технологийн хувьд бол шинжлэгдэж судалгааных нь байгууллага нь өөрөө одоо энэ технологио нэвтрүүлжээж бид нар бол энэ телевизийн төвшөнд бол энийг мэдэх боломжтой. Зүгээр хүмүүсийн хандлт ямар байгаа юм бэ гэдг юм уу? Сошиал дээр танахыг одоо юу гэж үзэж байгаа юм бэ гэдг юм уу? Ингээд асуувал одоо бас судалгааны үр дүн эсвэл одоо энэ хариулт бол өөр одоо болох бах. За сүүлийн үеийн одоо маркетингтай тодорхой үйл ажиллагаа явуулдаг